За сайн байцгаана уу манайхаа. Нэг зүйл үнэхээр их асуудалтай санагдаад болдоггүй. Тэгээд энэ хүү бичлэгээ хийж тав хүнтэй уулзахаар шийдлээ. За ер нь яагаад бид нэр түүхээрээ бахархаж болдоггүй юм бэ? Яагаад бид нэр 13 дугаар зуунд дэлхийн талыг ижилсэн тэр агуу их түүхээр бахархаж омогшиж болдоггүй юм бэ? Яагаад бид нэр Чингис хаанаар омогшиж болдоггүй юм бэ? Яагаад бид нэр Чингис хааны шүтэн биширж болдоггүй юм бэ? Гадны хүд яг өнөөдөр бид нэрээр хэлэгдээх хийж байна. Өнөөдөр ийм өрөвдөлтөй амьдарч иж өнгөрсний 13 дугаар зууны Чингис хаанаар омогшлоо, түүхээрээ бахархлаа, түүхэндээ бардлаа гэдэг. Чингис хаан бол морь унж, сур харваж, бүргэд намрахаас өөр юм чадахгүй гэж хэлсэн үг байдаг. Тэр үл яг зүгээр л атаархал. Учир нь яагаад юм бид нэр чадсан? Өөр хэн ч чадаагүй. Өнгөрсөнд чадсангүй, өнөөдөр чадаагүй, ирээдүйд чадна гэдэг би итгэхгүй. Тийм ээ. Өнөөдөр манай хоёр талын том гүрэн маань үнэхээр хүчтэй, үнэхээр супер мандан бадарч байна. Бид нар үнэхээр дорой бүрээ үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хамгийн гол нь бидний чадсны чадаагүй. 13 дугаар зуунд тэд нар мандаг байсан бол биднээс амжаад дэлхийн талыг эзэлж болох байсан шүү дээ. Одоо хүчтэй байна, мундаг байна. Түүнд яваад талыг эзлэж, дэлхийн талыг эзлэж чадахгүй шүү дээ. Наг галзуураад байгаа Оросыг чинь бид нэр эзэлж ийсэн. Яваад эзлэж, Оросыг эзлэж чадахгүй л үстэй. Тийм ч учраас хатаархаад биднийг доошоо хийх гэж сошиал дээгүүр биднийг дормжлоод байгаа түнээс л болж байгаа шүү. Гэхдээ энэ гол биш. Хамгийн аимшигтай нь өөрсдийгөө гутаанд дормжилдог. Өөрийнхөө түүхээ гутаанд дормжилдог. Уламжлалаа, үсэг бичгэн гутаанд дормжилдог. Ийм хүмүүс бидний дайсан. Өнөөдөр бид нэр үсэг бичгэн хочирцсан байна гэдэг, нийгмийн хэрэглээнээс гарцсан байна гэдэг үзэн яддаг хүмүүс дөндөө олширчээ. Өөрийнхөө үндэстнээ үзэн яддаг хүмүүс дөндөө олширчээ. Энэ миний гайхаад байгаа хамгийн гол асуудал. Үсэг бичиг яах вэ? Цаг үеийн урсгалд нийцгүй тал байж болно. Гэхдээ бас компьютер гар утсанд чөлөөтэй ашиглаж болдог кирилл үсэг гэж байгаа. Яагаад түүнийг сууж ашиглаж болохгүй гэж дарвж тартай, булвж бултай гэдэг үг байдаг гэсэн үгээр хамгийн гол нь бид нэр ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байна. Шантарсан хүмүүс дөндөө олон байна. Битгий шантраарай. Шантрах цаг болоогүй байх шүү. Ямарваа нэгэн улс үндэснээ мандах ба мөхөх нь зөвхөн дотоодын шалтгаанд л байдаг шүү. Мандахтаа дотроосоо цэцгэж манддаг, мөхөхдөө дотроосоо ялзарч мөхдөг. Шалтгааныг гаднаас битгий хаагаарай. Хамгийн гол нь бид нэр өөрсдийн бие дээр байдаг шүү. Тэгээд хүн болгон тэмч учраас хүн болгон хичээх хэрэгтэй байна. За хамгсууд нь урангуудад хэлбэл үндэснээ бахархаад байж үндэстэн оршин тогтнох шүү гэдгийг хэлсэн юм аа. За хамт байсан та бүхэнд баярлалаа.